За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдэв бол өөрийгөө хайрлах. Өөрийгөө яг жинхэнэ утгаар нь хайрлаж чадж гин үү? Яг би өөрийгөө зөв хайрлаж байна уу гэдгээ мэдэх боломжтой ийм яриаг та бүхэндээ бас хүргэхээр боллоо. За тэгэхээр өөрийгөө хайрлах ёстой юм байна гэдэг ойлголтыг аваад та бүхнээс баггүй хугацааг өнгөрүүлсэн байх гэдэгт итгэж байна. Тэгээд өөрийгөө хайрлахтаа сэтгэлээсээ эхэлдэг. За таныг тухгүй байлгадаг, таныг зовоодог. За тэгээд тэр дарамтлагдаг харилцаануудаасаа таныг хүндэлдэггүй, таныг ойлгодоггүй, таны үн цэнийг мэддэггүй хүмүүсээс өөрийнхөө зайгаа барьсан. За тэгээд өөрийнхөө байр суурийг зөвөр илэрхийлж сурсан. За тэгээд за гэж хэлж сурсан, үгүй гэж хэлж сурсан, хэл хязгаараа тогтоод сурсан гихчлэн маш олон зүйлүүдийг даваад явж байгаа ах гэж би бодож байна. Тэгээд сэтгэл санаагаа хайрладаг болоод бясалгал хийгээд өөрийнхөө төлөө ямар нэгэн мөрөөдөлтэй болоод тэр мөрөөдлийнхаа ард гарч мөрөөдлөө биелүүлсэн тиймэрхүү мэдрэмжүүдийг аваад явж байгаа ах гэж бас бодож байна. За тэгэхээр та бүхэндээ бас өөрийнхөө ухаарсан ухаарал болон цаашдаа хэрэгжүүлэх байгаа зүйл тэгээд маш том анзааргыг хийсэн учраас энийг бол хуваалцахгүй байж чадахгүй байгаа учраас энэ бичлэгийг хийж байгаамаа. За тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг чинь яаж хайрлах вэ гингүүд өөртөө хайртай гэдгийг хэлнэ. За би бүр эхнээс нь хэлчихье. Анх удаага өөрийгөө хайрлая гэж шийдэж байгаа хүн байж магадгүй саяны ярьсан зүйлүүдийг бас амьдралдаа хэрэгжүүлээгүй байж болно. За хамгийн эхлээд яах ёстой вэ гэхээр өөрийгөө хайрлахын тулд таныг тухгүй байлгадаг, таныг тавгүй байлгадаг, таны сэтгэлийг юм чинээ боддггүй ийм хүмүүсээс зайгаа барина. За зайгаа барина гэдэг нь болохоор шууд хэрэлдээл чи намайг зовоож ирсэн байна. Би чамтай уулзахгүй гэдэг зүйлийг хийхгүй. Зүгээр л завгүй байна. Өнөөдөр амжихгүй нэ. Би тэгэх гэж гэдэг ч юм уу Ерөөсөө зайгаа барина гэсэн үг. Заавал тэрийг тайлбарлаад авах шаардлагагүй. Би өнөөдрөөс эхлээд өөрийгөө хайрлах чинь би чамтай уулзахгүй яагаад гэвэл чи муу хүн гэдэг ч юм уу Хин нэгэн танд өөрийгөө хайрлах чинь чи муу хүн би чамтай уулзахгүй гэж хэлвэл ямар санагдах вэ Тэгэхээр муухай санагдах учраас бид нар ч гэсэн тийм хийж болохгүй гэсэн үг. За хүмүүсээс зайгаа бариад тэгээд өөрийгөө шинээр тодорхойлоод тэр сөрөг мэдрэмжүүдээсээ өөрийгөө чөлөөлөөд ингээд сайхан сэтгэл зүйдээр ажиллана. Энэ бол ер нь 1-3 жилийн хугацааг зарцуулдаг ийм зүйл байдаг. За тэгэхээр та өдөрт 20 минут бясалгал хийж чадж гин үү? Жилдээ 1 удаа бясалгал ретрит хөтөлбөрт 1 юм уу 2 удаа явж чадж гин үү? За энэ шаардлагуудыг бол та бүхэн бас анзаараарай, тэмдэглээд аваарай. Балцаас гаргаж байгаа тэмдэглээд аваарай. Тэмдэглэх боломжгүй бол утсан дээрээ тэмдэглээрэй. Өдөрт 20 минут бясалгана. Бясалгана гэдэг нь тэр мэрэгжлийн бясалгал бол биш. Зүгээр яг өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг анзаарахыг хэлдэг. Ер нь би юу бодоо яваад байдгийг надад ямар сөрөг мэдрэмжүүд байдгийг тэрийг анзаарна. Тэгээ анзаарч гаргаж ирсэн дээр ажиллаад өөрийгөө цэвэрлэх үйл явцыг хэлнэ. За ер нь бол суур үйл явц буюу өмнөх дурсамж болон өмнөх амьдралтаа өнөөдрийг хүртэл бий болсон зүйлээ цэвэрлэхэд 1-3 жилийг зарцуулдаг. Харин өнөөдрөөс хойш цэвэрхэн байх тал дээрээ анхаарнаа. Тэгэхээр бие сэтгэл оюун ухааны хувьд би ярина өнөөдөр 3 төрлийн дээр ярина. За тэгэхээр магадгүй та ингээд айгүй тусч хүн байж болно. Бусдын төлөө сайн сайхны түгээ гэдэг хүн байж болно. Тэгэхээр өдөрт ядаж 1
удаа өөрийгөө яг бие сэтгэл оюунаар нь хайрлаж чадчихвэл таны одоо тэр дотоод хүч, дотоод бие та өөрөө маш их баярлан өөрөөрөө бахарх нь. За маш их амжилттай байдаг тэр бундан, саятан, тэгээ ад жаргалтай амьдардаг хүмүүсийн заавал хийдэг 3 зүйл гэж хүмүүс ярьдаг тийм ээ. Бясалгал хийдэг, тасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл хооллдог. За бид нар мэддэг хэрний ерөөсөө хэрэгжүүлдэггүй 3 зүйлийн тухай би ярина. Яг энэ 3 зүйлийг тултал нь хийж чадж гин үү? Гэхдээ тэр нь яг юу ах юм? Бие сэтгэл оюунаа яаж цэвэрлэх юм? Тэгэхээр сэтгэлээ хайрлна гэж юу юм? Сэтгэлээ яаж хайрлах юм гэдэг тухай л ярих гэдэг. Тэгээд ойлгомжгүй байвал өршөөгөөрэй. Тэгээ авах гэхийн ухаанаар хандаарай. Би өөрийнхөө яг туулснараа мэдэрснээрээ тэгээд хүмүүсээс авсан жишээг одоо холиод хамгийн одоо ойлгомжтой байдлаар бас тайлбарлах гэж байгаа. За, нэгдүгээр хэсэг. Сэтгэлээ яаж хайрлах вэ? Тэгээд тэрэн дээр гарч байгаа жишээнүүдийг ярилцъя. За, сэтгэлээ хайрлахын тулд сая хэлсэн орон зайгаа хамгаалах, өөрийгөө ойлгох, өөрийгөө танин мэдэх, одоо би юунд дуртай юм, би юунд дургүй юм, ямар үед би ууралдیں, ямар үед гомддیں, тэгээ уурлаж гомдсноо хэрхэн яаж илэрхийлэх вэ гэдэг зүйлүүд. Тэгээ маш их зүйлүүд байдаг. За тэгээд сэтгэлээ хайрлаж байгаа нэг хэлбэр бол түрүүн хэлсэн өдөрт нэг 20 минут сэтгэл мэдрэмжээ анзаарч суух гэдэг үйлдэл байгаа. За хоёрдугаарт гэх юм бол сартаа нэг удаа яг нэг өдрийг зөвхөн өөртөөгөө цуг болцоонд явна. Кофе шоп ороод, кино үзээд, за оройс амттай хоол идээд, саунд ороод, тэгээд сартаа нэг удаа байж болно, улиралтай нэг удаа байж болно. Тэгээ гоё танцаг зэрэглэн, зочид буудалд хондог ч юм эсвэл амралтын газар амардаг ч юм 1 хоногийг зарцуулна. За энэ нь бол өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр. Улиралтай нэг удаа байж болно, сартаа нэг удаа байж болно. За ингээд өөрийгөө хайрлах, сэтгэлээ хайрлах хэлбэр. За дараагийнх нь болохоор жилдээ нэг удаа 7 хоногийг өөрийгөө одоо дахин шинжлэх цаг хугацаа гаргана. Тэрэн дээр бол та ганцаараа байж болно, эсвэл ижил сонирхолтой хүмүүстэй хамт яг энэ 3 зүйлийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Сэтгэлээ хайрлах, биеэ хайрлах, тэгээд оюунаа тэтгэх гэсэн ийм 3 зүйлийг хийж 7 хоногийн турш багтаа 3 хоногийн турш зөвхөн өөртөө цуг, өөр дөрөө ажиллах, өөрийгөө хайрлах гэдэг үйлдэлийг хийж чадчихэв үү гэдгийг та өөрөөсөө асуугаарай. Хэрвээ та одоохондоо тийм бодлогүй аваад юу гэж 7 хоногийн турш яваад өгч болж идэм бэ гэж бодож иж магадгүй. За би жоохон муухай юм ярьчих. Яг үл энийг бол би байн бодож идэг учраас та бүхэнд бас хэрэгтэй болов гэж бодож байна. Өнөөдөр би өгчүүл яах вэ? Өгчихвэл хэсэг бодоод үзье л та. Би байхгүй болчлоо төсөөлье. Хорвоо ертөнц иргэдгээрээ л иргэнэ. Хүмүүс амьдрдгаараа л амьдрна. Саяхан би төрсөн ахыгаа, хэдэн жилийн өмнө ах нарыгаа, хамаатны хайртай эгч нарыгаа, аавыгаа, эмээнэрээ, өвөөгөө маш их олон хүмүүсийг амьдралаасаа алдсан. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Гэхдээ би тийм болчвол яах вэ? Би өгчихвөл яах вэ? Гэдэг асуултыг өөрөөсөө асуу. Мэдээж хариулт нь ойлгомжтой. Хорвоо ертөнц иргэдгээрээ л иргэнэ. Надтай надгүй энэ хорвоо ертөнц гоё болно. Ийм байхад яагаад ганцхан удаа 7 хоногийг өөртөө зориулж болохгүй бэ? Тийм ээ? 7 хоногийг. За ингээд энэ бичлэгийг яагаад хийж байгаа вэ гэхээр би одоо 2 хоногийн дараа яг 7 хоногийг өөртөө зориулахаар шийдсэн байгаа. Уцаа сүлжээг нь унтраагаад
сүлжээгүй газар 7 хоногийн турш ямар сошиал байхгүйгээр ямар ч хүнтэй харилцахгүйгээр тухайн газраа, тухайн амралтын газраа одоо байршнаа. За тэгээд яагаад энийг хийж байгаа вэ гэхээр би 8 сард бас ретрит хөтөлбөр зарласан байгаа. Тэгээд тэр хөтөлбөрийг хийхин тулд би өөрийгөө бас 7 хоногийн турш хайрлах ёстой гэдэг энэ даалгаврыг хийх ёстой учраас би энэ 7 хоногийг өөрийнхөө төлөө зарцуулахар болсон. Өөрт хэрэгжүүлдэг зүйлээ бусдад хийж чадна тийм ээ. Би өмнө нь бол хостойгоо цуг 15 хоногийн турш одоо далайн эрэг дээр бас 10 өдөр болгон массажинд ороод дуртай хоолоо идээл өдөржин гадуур алхаал тэгж байж үзсэн. Тийм учраас би энэ хөтөлбөрийг зарласан. Гэхдээ одоо энэ ганцаараа байх гэдэг зүйлийг арай хийж амжааг байгаа. Өдий 30 гаруй нас хүртлээ нэг удаа гав ганцаараа бол байж үзсэн. Гэхдээ сошиалгүйгээр хэн нэгэнтэй холбоо барилгүйгээр ганцаараа байж үзээгүй. Тийм учраас маш олон ном уншлаа, маш олон подкастуудыг сонсож байна. Тэгээ алдартай дэлхийн тэр бомтон тэгээ ажлаа сайхан зохицуулж чаддаг хүмүүс бол жилдээ нэг удаа ганцаараа байдаг юм билээ. Тэгжээж өөрийгөө апдейт хийж дахин шинжилж бусдад туслах тэр хүчийг олж авдаг. Тийм учраас энэ үйлдэлийг би хийх гэж байна. За эхлээд би бол тийм амралт ретрит хөтөлбөрүүдэд явцсан байх нь штэ. Одоо дараагийн алхам буюу илүү гүн рүү орох гэж байна тий. Зөвхөн өөртөөгөө ганцаараа байх нэ. Тэгээ мэдээж тэр 7 хоногийн хугацаанд ингээд сошиал байхгүй ч гэсэн би бичлэгүүдээ хийгээд нэгтгээд тэгээ ямар зүйлийг өөрөө хийсэн тэр зүйлүүдээс та бүхэндээ хуваалцсанаа. За тэгэхээр өөрийгөө сэтгэлээ ингэж харилдаг бахна. Сэтгэл бие оюунаа ингэж харилдаг бахнэ. За тэгэхээр тэр 7 хоногийн турш юу хийх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр 7 хоногийн хугацаанд бие сэтгэл оюунаа одоо гаднах зүйлсээс тусгаарлаад зөвхөн бие сэтгэл оюунаа хайрлнаа. Сэтгэлээ хайрлахын тулд мэдээ сэтгэл мэдрэмжин дээр ажиллана. Оюунаа тэтгэхийн тулд ном унших ч юм уу ямар нэгэн мэдлэг авнаа. За биеэ хайрлахын тулд дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг 3 зүйлийг. За хүмүүс чинь нөгөө биеэ цэвэрлэе, детокс хий гэж ярьдаг штеп. Тэгэхээр детоксоо ч гэсэн тэндээ бас хийж болно гэсэн үг. Эрүүл бос юм огт хэрэглэхгүйгээр сайхан 7 хоногийн турш өөрийгөө хайрлах нь штеп. За тэгэхээр 8 сард болох хөтөлбөр маань бас утсаа хураалгаад тэгээ тухайн үед бол аль болох эрүүл энгийн хоолыг идэнэ. Тэгээ мэдээж арихтаарс илүү дутуу юм бос огт хэрэглэхгүй. Дуулж бүжиглэн, бясалгал хийн, хамтдаа суралцсан. Ийм сайхан 7 хоногийг хамтдаа өнгөрүүлэх юм байна. Тэгэхээр тэрний өмнө одоо би өөрөө маш их эрчим энерги өндөр байж та бүхнийгаа бас чиглүүлж өгөх гээд байгаа гэсэн үг. Цаашдаа ер нь жилдээ нэг удаа Монголда, нэг удаа гадаадад далайн эрэг дээр бас хийх гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Ердөө 10 хүнийг бүртгээд тэр 10 хүнтэйгээ цуг 7 хоногийн турш хамтдаа VIP байдлаар өнгөрүүлэх нэ. Тэгээ бид нар бас хамтдаа гоё найзууд болоо цаашдаа бас биендээ одоо тус тэндээ явах боломжтой. За биеэ яаж хайрлах вэ? 2 дугаар хэсэг. За биеэ хайрлахын тулд одоо маш олон зүйл байна. За хор зуршил гэдэг зүйлийг тааруулж хэрэглэнэ. Огт 100% бол одоо ингээд хорих ёсгүй байдаг. Тааруулж хэрэглэнэ гэдэг нь болохоор жилдээ 2 удаа, сардаа 1 удаа тий огт хэрэглэдэггүй бол үнэхээр супер байна. Тэгэхээр огт хэрэглэхгүй гэж болно. За үнэхээр хэрэглэхээр бол сайн чанарын алхаагуул хэрэглэнэ. Сайн чанарын тийм ээ. Тэгснээрээ биеинд бас тодорхой хэмжээнд бас халалт үүсгэж тэгээд хэрэгтэй гэж үздэг тийм тохиолдол бас байдаг. Тэгэхээр муу зуршил буюу тамхи татах, архитектурны төрлийн зүйлийг хэрэглэхгүй байх гэдэг зүйлүүдийг бас өөрөөсөө холдуулснараа
Энэ нь жинхэнэ утгаараа та өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. За тэгэхээр ингээ өөрийгөө хайрлах чинь дэндүү хувиа хичээсэн зүйл үү гэж хүмүүс боддог. За би ч гэсэн тэгж бодож байсан. Тэгэхээр хувиа хичээн өөрийгөө хайрлах, аминж үзэл өөрийгөө хайрлах хоёр ялгаатай. За аминж үзэл гэдэг нь зөвхөн өөртөө авчаад бусдад өгөхгүй байхыг хэлдэг. Тэгэхээр та өөртөө ингээд өөрийгөө хайрлчлаа шүү дээ. Тэгэхээр тэр хайрлсан зүйлээ бусдад өгч чадчихэв үү гэдэг зүйлийг асуу. Хэрвээ тэгж чадчихвэл энэ бол зөв өөрийгөө хайрлж байна гэсэн. За жишээлбэл орчноо мэдрэхгүй тий. Надад тухгүй байна гэж уурлаад хэрэлдээд байгаа энэ зүйл бол бас аминж үзэл хувиа хичээсэн байдалтай холбоотой. Харин өөрийгөө хайрладаг хүн тий өөртөө тэр тухтай байдлыг өөрөө бий болгоно гэсэн. Бусдаар хийлгүүлэхгүй. Чи надад тэгж өг, ингэж өг. Би өөрийгөө хайрламаар байна. Хүнийг хохироож өөрийгөө хайрлаж байгаа бол энэ бол буруу. Бусдыг хохироогоод орчноо мэдрэхгүй тий. За би өөрийгөө хайрладаг хүн штэ. Амар муухай үг хүнд хэлээ тий. Чи юм бэ, тийм бэ гэж шүмжилт сэтгэлээр унгаарчингуудаа би өөрийгөө амар гоё хайрладаг хүн, би гэрэл гээгээ цацруулсан хүн, би цав цагаан хүн, би хайр дүүрэн хүн гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол амиа хичээсэн, хувиа хичээсэн хүний шин чанар юм аа. Тэгэхээр орчин тойрноо мэдэрч бусдыг хохируулахгүйгээр өөрийгөө хайрлахад суралцсан. Энэ нь бол бие хайрлаж байгаа тийм ээ. За хоёрдугаар гэх юм бол эрүүл зөв хооллолт. За өнөөдөр та шууд маргаашнаас яг одооноос шууд зөв хооллож чадахгүй учраас багаар амьдралын хэм маягда зөв эрүүл хоолыг бий болгохын тулд өөрийн гэсэн хувийн зөвлөгтэй байх хэрэгтэй. Мэдээж та өөрөө сошиал дээр интернетэд AI, ChatGPT тэрээс асуугаад эрүүл хоолтыг багаар яаж өөртөө хэвшүүлэх вэ гэдэг зүйлийг суралцж болно. Гэхдээ яг бодит хүн байх юм бол илүү зүгээр байдаг. За тэгэхээр би өчигдрөөс өөрийн гэсэн эрүүл хоолтны зөвлөгтэй болсон байгаа. Тэгэд юу нэг юу идэж ууж байгаа, яаж байгаа, ийж байгаа. Тэгээд дасгалын ихээр надад ямар мэдрэмж төрж юм. Ингээд төвчгүй буруу хорлож байгаа нөхцөл байдлаа яг үнэнгээр нь одоо тэр хүндээ хэлээд зөвлөгөө аваад ингээд хянуулаад чиглүүлүүлээд явах. Ийм боломжтой болсон. Хэрэг хүсвэл манай зөвлөгтэй холбогдоод бас хувийн зөвлөгөө болох боломжтой. Тэгээд одоогоор бол яг нэмэлт төлбөр авдаггүй. Бүтээгдэхүүний худалдаад авчихад зөвлөх үйлчлэгийн одоо үн төлбөргүй дагалдаад ирж байгаа. Юм нь үнэхээр гайхалтай. Мэдээж 1-2 жилийн дараа тэр хүн маань илүү өндөр үнэлгээгээр хүмүүст хувийн зөвлөгөө өгөх байх. Би бол тэрний итгэж байна. За тэгэхээр бие хайрлаж байна. За тэгэхээр та өөрөөсөө асуух нь штэ. Яг би зөв хооллож чадчихэв. Ходоод гидс эрүүл мэнд нь ямар байгаа вэ? За тэгээд шүдний одоо цэвэр байдал хамгийн түрүүнд шүдээ эрүүл байлгах хэрэгтэй. Үсээ арчлах, нүрээ арчлах, биеэ арчлах, гар хуруугаа арчлах, бие хуурайшуулад байна уу, гэх мэтлэн гэдэг өөрийнхөө энэ бие оргицны организмыг хайрлаж чадчихэв үү гэдэг зүйлийг өөрөөсөө асууна. За хоёрдугаар тэгээ бие хайрлахад бас нэгэн чухал ойлголт байгаа. Энэ нь бол мэдээж дасгал хөдөлгөөн. За дасгал хөдөлгөөнийг болохоор яагаад хийх ёстой? Яагаад ингэж дасгал хөдөлгөөн хийснээрээ биеийг хайрлаж байгаа юм бэ? Тэгэхээр бие маань өөрөө энергиэр ажилладаг. Энерги байж бие нь өөрөө ингэж бодисын солилцоог жигд явуулж чаддаг байх нэ. Тэгэхээр энерги буюу тэр хөдөлгөөн гэдэг зүйл байхгүй бол бие өөрийгөө эрүүлжүүлэх одоо гадны тэр нөгөө нэм бактери одоо зүйлийг одоо устгах чадвар нь алдагддаг. Хүмүүсийн хэлдгээр тархлаа муудаг. Тэгэхээр тархлаагаа сайжруулах гэвэл энерги үйлдвэрлэх хэрэгтэй. Жохон хөдөлгөөнийг хөлөрдөг үү? Хөлрөөд би халдаг штэ тий. Жохон гүүхээр ч юм уу тий. Тэгэхээр өөрийгөө одоо эрүүл байлгая гэвэл бие халаах хэрэгтэй. Бие халаах дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. За зарим хүмүүст бол йог болдог,
фитнес болдог. Бүжиг, за тэгээ спиннинг гэдэг ч юм уу. Алхалт бас маш тохиромжтой байдаг. Анх удаага ингээ хөдөлгөөн хий гэж бодож байгаа бол алхалт бол хамгийн супер хөлбөр шүү. Тэгээ алхалт гэд бас номыг уншсан. Тэр номыг уншихад бүх төрлийн өвчний 98% нь одоо алхалтаар эрүүл болох боломжтой. Гэхдээ зөв техникийн дагуу алхах ёстой гэдгийг бол маш сайн шинжлэх ухааны үндэстэй тайлбарлсан билээ. Тэгэхээр би бол аль болох ингээд 3-4 км алхахыг хичээдэг. Манай гэр одоо талбайгаас 3 км-ийн зайтай байдаг учраас талбай орчим дандаа манай хийдэг ажлын офисууд байдаг. Тэндээсээ бол гэрлүүгээ алхацдаг. Өмнө нь бол нэг 500 м алхах хэрэг гарлаа гингууд миний уур ирээддэг байсан. Одоо бол тэхээ болсон. За тэгэхээр аль болох алхах дуртай болоод ингээд бараг бүтэн жил болж байна. Тэгээд дасгал хөдөлгөөн, сонголтын дасгал, нь яг энэ биеийн одоо хэсгүүдэд нуугдсан тэр өрөвслүүдийг бас эмчилж өгдөг. Өрөвсөл гэдэг нь бол одоо биед хорт бодисууд ингээ орж ирээд дахлаан систем ажиллаж чадахгүй болоод ирэхээр өөхөр бүрхчихдэг. Гидс гэд ном байдаг. Тэрэн дээр тайлбарладаг. Тэгэхээр хор бохирдлыг ингээ өөхөр бүрхснээрээ биед тархаас эрхийлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ өөх гэдэг зүйл маань өөрөө холиснон гэдэг зүйл маань өөрөө бас биеийг нэг талаас хамгаалж ийн гэсэн үг. Гэхдээ бид нар өөрийнхөө бие организмд байгаа тэр хор бохирдлыг детокс хийгээд цэвэрлж чадах юм бол заавал тэр өөх байх хэрэг байхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг дасгал хөдөлгөөн хийж чадчихээн үү? Биеэ халааж чадчихээн үү гэдэг асуултыг бас өөрөөсөө асуух нэ. Хоёрдугаар тийм ээ. Тэгээд чадчихна гэвэл та үнэхээр өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. Өдөрт заавал нэг удаа энийг хийж чадахгүй байгаа бол та өөрийгөө хангалттай хайрлаж чадахгүй байна гэсэн үг. Би юу нэгээд удаан бичлэг хийхээр аюу ярих зүйл аюу ховор ганцаараа ярих аюу хэцүү байдаг. Тэгээ энэ удаа бол ярих зүйл маш их байгаа учраас зогсохгүйгээр ингээ 20 минут ярьсан байна. За 3 дахь сэдв рүү орох уу? За оюуны чадвараа яаж хайрлах вэ? За бид нар бол сэтгэл мэдрэмжийн зүрхэн дээр байгаа оюун ухаан гэдэг зүйл байна. Тэгээ бие гэдэг зүйл байна. Тэ бие сэтгэл оюун гэдэг байна. Тэгэхээр оюун ухаанаа хайрлахын тулд байнгын суралцаж ур чадвараа нэмэх энэ зүйл маань ерөөсөө өөрийгөө хайрлах хамгийн шилдэг хувилбар байдаг. Та нараас нэг зүйл асууя л да. Ямар нэг юм сурчаад танд ямар мэдрэмж төрдөг вэ? Эхлэж чаддгүй байжгаад. За хүүхд дээр жишээ авъя л да. Ингээ алхаж чадахгүй хөхөд тэнтэг тунтаг гэсээр агаал нэг хөөхөн алхаа сурчдаг штеп. Тэгэхээр тэр хүүхд ямар царайтай болдог вэ? Өөрөөр амар бахархсан те би алхачлаа штэ би зогсож штэ гэдэг ийм хөөхөн одоо бүр ингээ ад шавал дүүрэн царайтай болдог тийм ээ. Тэгээ би бол 4 хүүхэдтэй. Тэгэхээр тэр царай ямар байдгийг бол 4 удаа харсан. Тэгэхээр шинэ ур чадварыг өөртөө суулгаж тэрэнд одоо мэрэгших тэр ур чадвараараа орлого олж чадах тэр хүртлээр өөрийгөө хөгжүүлэх нь өөрийгөө хайрлах хамгийн шилдэг хувилбар. Сэтгэлээ хайрлаа, биеийг хайрлаа. Энэ бол тийм ч их зарлаг гарахгүй. Харин өөрийнхөө ур чадвар мэдлэгийг хөгжүүлэхэд эхний ээлжинд бол энэ YouTube-ээс одоо миний бичсэн үн төлбөргүй хичээлүүдээс бол оюун мэдлэгээ хөгжүүлэх боломжтой. За тэгэхээр өөртөө зориулж сургалт авна. Төлбөртэй өөрийнхөө төлөө. За би одоо ингээд хувийн одоо шимт хичээлийн зөвлөгтэй болохын тулд ингээд 800,000 төгрөгөөр одоо бүтээгдэхүүн авсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөртөөгөө зориулж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг. За сэтгэл санаагаа ингээд гоё болохын тулд би бас 3 жилийн хугацаанд 20 сая төгрөгийг зарцуулсан. Энэ бол бас өөрийгөө хайрлаж байгаа хувилбар. Сэтгэл санаа болон
өөрийнхөө оюун мэдлэг, ур чадвараа сайжруулахын төлөөх зардал гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө ур чадварыг сайжруулж чадахгүй л бол бид өөрийгөө хайрлах сураагүй байна л гэсэн үг. Тэгээд өөрийгөө хайрласнараа бид нар яг юуг авах гээд байгаа юм бэ гэхээр өөртөө итгэлтэй болох гээд байгаа байхгүй. Ямар хүн өөртөө итгэлтэй байдаг вүлээ? Гой биетэй, инээмсэглсэн, өөрийн гэсэн чаддаг зүйлтэй. Ийм хүн өөртөө итгэлтэй байдаг, тийм үү? Тэгэхээр таны хамгийн сайн хийж чаддаг зүйл чи юу вэ? Яг тэр чаддаг зүйлээрээ та орлого олж чадж гин үү? За орлого олж байгаа бол хангалттай олж чадж гин үү? Гэдэг асуултанд үгүй гэж хариулж байгаа бол та ахаад түүнд суралцах, чадахжуулах, ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатайг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө чадахгүй байгаа зүйлийг сурахын тулд төлбөрөө төлж сурах хэрэгтэй. Тэгээ нэг үг байдаг штэ, өөрийгөө хайрладаггүй, өөрийнхөө төлөө зарцуулж чаддаггүй хүн бусдыг бас үнэлдэггүй, бусдад одоо төлбөр төлж чаддаггүй, бусдыг бас үнэлдэггүй гэж ярьдаг, бусдыг бас хайрладаггүй гэж ярьдаг байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ? Би ч бусдыг бас хайрлаад байгаа штэ, би айгүй тусч штэ, сайхан сэтгэлтэй штэ гэж та хариулж иж магадгүй. Таны дотор юу байна? Тэр л хүмүүст өгөгддөг. Та өөрийгөө дутуу хайрлсан, дутуу мэдрэгддэг, алдаа дутагдaltaй ийм тийм гэд нэг юм дутуу мэдрэмжтэй байж ич яаж бусдад дүүрэн юм өгөх юм бэ? Үнэн. Тэгэхээр бусдад өгөхийн тулд та өөрөө дүүрэн байх хэрэгтэй. Дүүрэн. За дүүрэн биш юмаа гэхэд те ядаж дундуур байх хэрэгтэй. Хов хоосон өөрөө госорчсон ад жаагаал утга учир гэдэг зүйлийг ойлгоогүй байгаад нөхцөлд энэ бол тус биш ус болдог. Та нар тийм юм зохиолдож ирсэн үү ингээд? Би өөртөө чамд тусалж байгаа үстэй. Чи намайг яагаад ойлгодгүй юм? Би бүх зүйлээ чамд өгч штэ гэдэг үгийг сонсч ирсэн үү? Би бол зөндөө сонсч ирсэн. Хэцүү байдаг байхгүй. Бараг тийм тусыг аммааргүй байдаг. Яагаад тэр хүн гомдлож байгаа? Өөрөө хоосорчсон, хоосон байж ч хүнд өгчихсөн. Тэгээд тэр дотоод сэтгэл мэдрэмж нь гомдоод байгаа байхгүй. Бид бусдад тусалж болно. Гэхдээ өөрийгөө хоосолж болохгүй. 100% энерги байлаа гэхэд 60-70% байгаад 20-30%-ийг бусдад туслахад зарцуулна. Бид өөрсдөө ийм суур энерги маш өндөр байж ич бусдад туслахдаа харамсахгүй гэсэн үг. Гомдлохгүй. Би чамд тусласан шүү, ингэсэн шүү, тэгсэн шүү гэж ярихгүй. Тусыг авсан хүн нь талархаж хэлдэг. Болохоос өгсөн хүн нь ярьдаггүй маа. Хариу нэгсэн тус гэдэг зүйлийг хоосролтой хүмүүс хийдэг. Би ч бас тийм байсан. Би өөрөө хоосон байсан учраас, надад хэцүү байсан учраас би хариу нэгж шít. Буцаагаад авах гэдэг шít. Тэр хүнээс би тусалсан мэдтэй одоо надад туслаач гэж гуйгаагүй ахт нь тусалчаад хариу нэхэд. Харин гуйж байгаа хүнтэй бол туслаад тэгээд хэцүү үедээ бас би бас гуйж болно. Тийм үү? Тэр боломжийг олгож байгаа бол энэ бол харилцан ашигтай тохиролцоо гэсэн үг. Тэгээ бас энийг бас хийж чаддаг. Харилцан ашигтай байх. Хүнээс ашиг харж болохгүй шүү дээ. Чи сая хариу нэхгүйгээр тусалгээ эздэг гэж байгаа юм. Гуйгаагүй ахт нь туслахаас илүү харилцан тохиролцоод би биендээ туслах нь бараг илүү шүү. Илүү. За би өнөөдөр ингээд суучилаа. Тэгээ надаа ингээ хоол авчираад өгчлөө. Тэгээд байнга би ингээд
сараад би хоол аваачиж өгсөн гэх яриад ивэл хэцүү үстэй. Харин би өлсөд байлаа. Найз руугаа залглаа. Найзтай хоол аваад өгөөч. Би дараа чамайг мөнгөтэй болохоор дайлъя. Энэ харилцан тохиролцоо мөн үү? Ойлгомжтой. Тийм ээ? За жишээлбэл би энэ уургийг авлаа, тийм ээ? Би энэ уургийг уучи, зөрүүлээд би мөнгө өгчий. Энэ харилцан тохиролцож гин үү? Энэ зүйлийг хийж чадахгүй болчдөг гэсэн. Тэгэхээр өөрийгөө дүүргэжээч бид бусдад тусалж чаднаа. Өөрийгөө дүүргэж чадахгүй бол бусдад туслах ямар ч боломж байхгүй. За ийм байна да. Энэ зүйлийг үнэхээр хэлмээр санагдлаа. Сэтгэл санаа сайхан онгойчлоо. Тэгэхээр яг одоо өөрийнхөө төлөө юу хиймээр байна? Жагсааж бичээд 7 хоногтоо сартаа нэг удаа хийх юм уу? Жилдээ нэг удаа хийх юм уу? Яг одоо би юу сурмаар байна? Би яаж өөрийнхөө эрүүл мэндийг хайрлах юм? Би яаж сэтгэл санаагаа хайрлах юм гэдэг зүйлийг өөртөө зориулаад бичээрэй. Тэгээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Тэгж чадчихвэл та үнэхээр өөрийгөө хайрладаг хүн болж чаднаа. За ингээд бичлэгийн турш хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү.